Үндэсний өв соёлыг эрхлүүлэгч үзэл телевиз үзэгч та бүхэнд бизнесийн үн цэн нэвтрүүлгийг хүргээд удаагүй байгаа. Бизнесийн үн цэн нэвтрүүлэг дотооддоо баялаг бүтээгч нар хэрхэн ажиллаж байгаа. Эдгээр улсуудынхаа амжилтаас хуваалцах гэж бизнесийн үн цэн нэвтрүүлгийг Үлзий телевиз санаачлан зохион байгуулж байгаа. Энэ удаагийн бизнесийн үн цэн нэвтрүүлгийн зочноор Гурван Марал группийн ерөнхий захирал Мөнх Төрийг урьж оролцуулж байгаа. Зочноо хамтдаа тавцгаая. Би Дорн таймын угуул иргэн байгаа. Гурван Марал группийн захирал ажилтай Мөнх Төрж байна. Бизнес гэдэг энэ нэр томьёог юу гэж ойлгодог вэ? Эндээс яриад. Хүн болгон бол өөрийн гэсэн сонирхолтой те. Мэдээж бизнесийг сонирхолтой бас бусдаа хамтран юм хийж бүтэх сонирхол байдаг. Би бол өөрийнхөө бас хүсэл сонирхолд тодорхойлж өндөр бизнесийн энэ тохоонд бас чангаж явж байгаа хүний нэг. Тэгээ миний өөрийн бизнесийн утга санаа бол хэн нэг дээр гарах биш те. Хэн нэгээс илүү гарах биш. Мэдээж бүх Монгол хүмүүс үйлдвэрлэж байгаасаа бүх монгол хүмүүс өөрөө өөртөө баялагийг бүтээдэг байгаасаа дотооддоо болов гадны улс орнд хараад бас байгаа гэж хүсэлтэй. Тэгэхээр ижил төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бол олон компани бий. Мэдээж компани аж ахуйн нэгжид бол өөр гэсэн онцлог бий л дээ. Тэгэхээр бидний хувьд бол бас зах зээл дээр хямд үнэтэй, чанартай ийм бүтээгдэхүүнийг бас гаргах юмсан. Ирээдүйн зорилго бол бас олон улсын стандартыг мөрдсөнтэй олон улсын евро стандартыг евро технологиг оруулсан тийм бүтээгдэхүүн үйлдвэрлэх зах зээл дээр бол нэвтрүүлж гадны импортоор орж ирэх бараа бүтээгдэхүүн дээр бол дархлаад үүсгэхийг санаж хүсэж явдаг л да. Та бидний хардлаар 999 гэсэн энэ тоо 9981 гэж бас билэгддэг. 999 брэнд гээд Гурван Марал группийн нэгэсэндээ нүүр царай гэдэг юм уу нэрээ ууцуулж өнөөдөр явж байгаа. Яагаад 999 гэсэн энэ тоог бас сонгох болов энийг та бас брэнд гэхээр бидний гадны улс орны бараа бүтээгдэхүүнийг бол ойлгодог те. Юу гэдэг нь. Тэгэхээр мэдээж дэлхийн олон улсын брэндүүдийг бас бид хэрэглэхгүй яах вэ? Монгол хүн учраас бид бас ардсан зах зээлд ардсан нийгэмд амьдарч байгаа хүмүүсийн хувьд бол брэндүүдийг хэрэглэх нь зүйтэй. Гэхдээ Монголд яагаад брэндтэй байж болохгүй гэж дотроо боддог. Манай Монгол улс брэндүүд байдаг те. Үнэхээр олон улсын зах зээл дээр гарах хэмжээний брэндүүд хүртэл бий болчихсон байдаг л да. 999 гэдэг энэ оноос нэрийг бол бид нар бас бэлгэжж өгсөн. Тэгээ манай компани үндсэн нэр бол Гурван Марал групп. Гурван Марал од маань бол бас тэнгэрт байдаг. Тэгэхээр монгол хүмүүс бол тэнгэрээ байгальд хийгээ уудас ашиглаж амьдардаг ийм ард түмэн. Тэгээ нүдэлчин ард түмэн байгаа. 39 тоогд бол өөрөө бэлгэлттэй те хамгийн дээд тоо гэж үздэг. Тэгэхээр энэ тоогоор энэ брэндийнхаа нэрийг бол анх нэрлсэн. Тэгээд энэ 999 гэдэг брэндээ бол зах зээл дээр танилцуулж мөн хэрэгжлийнхаа шаардлагатай бараа бүтээгдэхүүнийг хангаж ингэж явж байна л да. Ямар ч бизнес өөрийн гэсэн ашигтай. Жохом яаж хийх нь чухал. Таны хувьд бизнесийн үн цэн гэдэг юм аливаа нэгэн амжилтыг хэрхэн бас дүгнж боддог вэ? Үн цэнтэй зүйл болгон тухайн хувь хүний гараар гэдэг юм уу? Хувь хүний өөрийнх нь сэтгэлээр бүтсэн зүйл болгоод үн цэнтэй гэдэг. Таны хар. Үн цэнийг бол хувь хүн болгон өөр гэсэн үн цэнтэй. Хувь хүн болгоны амьдрал өөрийн гэсэн үн цэнтэй. Тэгэхээр үн цэнийг бол өөрөө бий болгоно. Мэдээж бусдаас хэлэх гэж болох байх. Магадгүй бусдтай хамтарч үн цэнийг бий болгож болно. Бизнесийн үн цэн гэдэг түрүүн хэлсэн бас нэлээд өргөн ойлголт юм аа. Бизнесийн чинь хамгийн түрүүнд ашиг олох тухай биш л те. Тий. Ашиг ямар хэвээр олох гэдэг чухал асуудал байгаа. Ажил хийвэл ам тусна гэж ард юм сайхан үг гэдэг. Тэгэхээр энэний үгийн дарааллыг бодоход хүртэл бидэнд бас чухал олон асуудал байдаг те. Ам тусна ажил хийх гэдэг ойлголт байхгүй. Ажил хийж игүүд ард нь ам тусна гэдэг нь л өөр бас нэлээд хүн философи дагуулсан үг гэж ойлгох ард юм аа зүрх. Миний хувьд хийж байгаа болмон үн цэнтэй. Ягаад гэвэл нэг бодлын нэг бүтцч байдаг л да. Бид нар усны тухай бүтцийг ярьдаг те. Гэтэл бодлын бүтцч бас байдаг. Бодол өөрөө их зөв байж
цаашаа ийм бол одоо зөв явдаг, зөв голдрол руугаа явдаг. Түүнээс үүдээд үнц нь бий болдог те. Зөвхөн одоо нэг хүний үнц нь бол зөвхөн өөрт нь үлддэггүй. Тэр магадгүй орчин тойрны магадгүй бүхэл бүтэн улс одоо сум аймаг гэж хэдэм үү. Ийм одоо үнц нь болж хувирдаг учраас би энэ бизнесийн салбар дээр өөрийнхөө үнцнийг бий болгох гэсэн, өөрийнхөө үнцнийг бас түүх болгож үлдээх хийсэн гэж бодлоо мөрөөдөж авдаг хүн л да. 2013 онд үүдэр байгуулагдсан. Тэгэхээр одоо өнөөдөр бол 4 жилийн байгаа бас авч үзэл. Тэгэхээр одоо энэ хугацаанд биш өнөөдөр тодорхой хэмжээний бүтээн байгуулалт хийж чадсан байна. Ямар ч 900 брэнд гэдгийг бол зах зээл дээр бас танилцуулж те тодорхой хэмжээгээр бас хэрэглэгч маань бол мэддэг болж мөн одоо түүнээс гадна бол бид энэ улс орныхоо бүтээн байгуулалтанд тодорхой хэмжээний өөрийн гэсэн бас хувь нэмрээ бол оруулж явж байна л да. Тэгэхээр энийг бол бас том дамжлал гэж үзэж байгаа. Нөгөө бизнесийн үн цэнэгдэг маань бол бас энд оршиж байгаа гэж мэдсэн бол оршиж байгаа гэж үзэж байна л да. Тэгэд өөрийнхөө ойлгосныг ярина шүү дээ. Илүү гоё муу ярьж чадахгүй. Яг л өөрийнхөө ойлгосныг ярина. Таны хувьд бизнес гэж энэ зүйл рүү яагаад бас орох болов? Хүн бол нөгөө бага бахтай их хөгийн зүйлийг бас ботдгоо л дөө мөрөөддөг. Одоо эмч болно, багш болно гэдэг юм уу, жолооч болно гэдэг юм уу. Багын мөрөөдөл юу нэг юу? Мөрөөдөлтөд хэр хөтлөгдөж энэ зүйл рүү бас орж ирв. Тэгээ миний одоо эдгээр нас хүүхэд настай залуу насны үед бол энэ зах зээлийн рүү их хөдөлгөөнтэй байлаа л да. Миний хүүхэд наснд бол одоо социализмын нийгэм байлаа те. Тэр нийгмээс би бас цалин авч үзчихлээ. Одоо хамгийн анхны цалин дэлгүүртүүд ачиж хийж 110 төгрөгийн цалин авч тухайд төлөвийн их баярлж исэн өдөр бас байна. Тэгээ мөн одоо зах зээл би 90 оноос хойш зах зээл одоо би болж нийгэм маань бол ардчлалын нийгэм болж хувирч те. Ингээд нөгөө хөлтөнд хөсөхгүй нөхөж бол их явсан. Тэгэхээр энэ дунд бол бас магадгүй би олон төрлийн зүйлийг хийсэн л дээ. Нөгөө бизнес хэрэг чи өөргөө болгох учраас одоо худалдаа 8 хийж үзчихлээ. Үйлдвэрлэлийн чиглэлээр бол олон төрлийн зүйлээр бол бас янз бүрийн байдлаар жижиг том элдв бус юм өгч үзчихлээ тий. Ер нь бол би өөрөө үйлдвэрлэлийн хүн байна гэдэгс хүлдэ ойлгосон л да. Хүн явж ойлгох юм байна. Би 15 наснд гэртээ талах хийж, шүнжэнгөө талах хийж одоо нутгийнхаа одоо үнчин цагаан гэдэг байрны өмнө очиж худалддаг байсан. Тэгээд өглөө шүнжэнгөө талах гэдэг өглөө хав халуун талахыг бол бас хайрцанд хийж аваач. Тэнд одоо талхаа аваарай гэж одоо хашгирч орилж те. Одоо сүулдэ мэдээж хашгирч орилохоо байсан л да. Ягаад тэгэхээр талхааг сайхан одоо барьдаг байсан. Өглөө очиод үнэн орилуу худал орилуу нөгөө байрныхаа гацаа талхаа авдаг. Би тэр байранд өдөртчнээ дарах одоо зарагдахыг мэддэг. Ер нь ийм байсан. Тэгэхээр одоо эргээ бодож байхад бол би өөрөө хар багаасаа их үйлдвэрлэлийн салбарыг сонирхдаг хүн байсан. Байна. Тэгээ элдв бус юм хийж үзчихсэн те. Хүмүүр өөрийнхөө бодож байгаагаас хавьгүй илүү их зүйлийг бүтээж чаддаг. Бришвин. Ер нь бол одоо худалдаа 8-ыг арилцааг бол ганц нэг удаа хийгээд одоо орхисон. Энэ бол миний хийх стайл биш байна те. Миний байгстай газар биш байна те. Үйлдвэрлэлийн салбарыг бол миний салбарын магаад өнөөдрийн хүртэл үйлдвэрлэлийн салбар дээр янз бүрийн байдлаар одоо үзэж явна л да. Тэгээ мэдээж энэ үйлдвэрлэлийн салбар дээр явхад унсан боссон зөндөө олон тохиолдол бий. Өнөөдөр бол бас юм маань жоохон докторч жах шиг байна те. Нас маань 40 хүрсэн байна. Бизнес маань тодорхой хэмжээр докторч чинь, бодолснаа маань докторч чинь. Би бас түрүү ярьсан нөгөө бодлын бүтэц зэг сайн байж хүний ажил үеэс одоо аж амьдрал бол сайн сайхан явдаг юм байна гэж би өөрөө ойлгодог. Тэгэхээр магадгүй тэр нөгөө алдаж энэ одоо буруу зүг явж байгаа хувьд бол бодлын бүтэц маань бас бүрэн бүрэлдээгүй байжээ гэж ойлгож байгаа. Одоо бас бодол маань бол бодлын бүтэц маань бол одоо их тайхан болсон баха тий. Одоо энэ чинь өнөөдөр бизнес хийнэ гэдэг бол зөвхөн өөрийгөө бодох штэ. Энэ чинь би өөрөө ажиллаад байгаа хүний хувьд надтай хамтран мөр зэрэгцэн ажиллаж байгаа миний хамт олон байна тий. Энэ хүмүүсийн одоо ирээдүйн сайн сайхан амьдралыг бол би хариуцах ёстой гэж би боддог. Энэ хүмүүс энд ажиллаж байгаа учраас энэ одоо компани итгэж байгаа гэдэг нь бол ялангуяа би түрүүний хэлсэнтэй бид нар бол хүмүүн зян төрсөн одоо тийм хоор тавьдантай амьтан юм аа. Тэгэхээр энэ сайхан одоо хувь тавьдан төрчөөд хин нэгнээс ялгаж амьдрах ёсгүй. Бид бол бүгд сайхан амьдрах ёстой учраас те одоо миний эргэн тойронд байгаа ах дүү нар амт найз нөхөдтэй хүрээллийн одоо хамтран ажиллаж байгаа хамт олон маань гэдэг юм уу миний амьдрал бүгд хамаатай гэж би ойлгож явдаг л та. Тэгэхээр бүгдээрээ сайхан амьдрах ёстой. Тийм учраас би бол яг хуу магадгүй манлайлагч юм уу ах нь юм уу болж бас ажиллаж байгаа гэж ойлгож байгаа. Тэрнээс биш би захирал биш гэж өөртөө гэж ойлгодог л да. Бизнес эрхлэгч хүн өөрийн бизнестэй манлайлагч нь байх учиртай. Барилгын салбар дээр бас бизнес эрхлээд 6 жил болж байна.
барилгын материалын үйлдвэрлэл явуулаад бол 4 жил болж байна. Тэгэхээр барилгын материалын үйлдвэр маань бол бас нэг сүүлийн бизнес маань норж унж одоо бас гівцсний унсны дараа бол бий болсон. Тэгээд бас л их самсаргүй байдлаар юм болох юм бас болдго юм гэж ойлгодог. Тэгэхээр самсаргүй байдлаар их бага одоо нөгөө санхүүжилт бий болгоод тэгээд түүгээр бол хамгийн анхны шатны одоо хамгийн бага тоног төхөөрөмжийг хамгийн одоо бага одоо түүхий бараа материалыг татаж энэ үйлдвэрлэлийн одоо үйлдвэрлэлийг анх эхлүүлжсэн л да. Тэгээд мэдээж одоо нэгэн тэхлүүлээд явчихсан юмыг тодорхой хэмжээний шатн дээр гарч ичгээд цаашаагаа бол зөвхөн нөгөө хандгүйсгэлээ те. Тэгэхээр миний одоо хандгүйсгэл нь бол ямар нэг өмч хөрөнгө те одоо алтан гүйл биш. Миний хандгүйс бол хийж бүтээх одоо сэтгэл нь хандгүй олон төрлийн зүйлийг бол Монголд их боломжууд бол байгаа те. Бид нэр гадагшаа яваад одоо гадны улс оронд ажиллаж байгаа магадгүй тэнд сайн зүйл байгаа бас муу зүйл байгаа те. Нөгөө бүх сайхан эдгээр насны одоо жинхэнэ таваа үзүүлэх залуу хүмүүс маань гадагшаа гарч ажиллаж байгаа харамсалтай санагддаг л да. Уул нь Монголдо хийх одоо олон төрлийн бизнесийн санаанууд те боломжууд нь бол байдаг. Манайхан нэг бизнес хийхээр заавал мөнгөтэй бижиж бизнес хийх гэдэг үзээд байдаг те. Уул нэг юм санаа байгаад хийчихээд байдаг. Гэтэл даанч санхүү байхгүй гэдэг. Банкнд зээл авах нь одоо хөрөнгө байдгүй гэдэг ингээд суугаад байдаг. Тэгэхээр энэ бол бас нэг талаас өрөөсгөл ойлголт юм байна. Мэдээж хүн өөрөө хүсэж байгаа бол түүний хойноос нүхээр төлбөртэй тууштай явж чадж байгаа бол бас мөнгөгүй бизнес хийж болдог гэж би ойлгодог л да. Та дэлхийн ертөнцийг ямар байлгахыг хүсэж байна? Түүнийг л хий. Махатма Ганди. Өнөөдөр Монголын зах зээл гэдэг юм уу аливаа нэгэн бизнесийг эрхлэхэд аалзсны тор шиг болцсон гэж ийм зүгээр ойлголт бол нийгэмд байгаад идэх шүү дээ. Юу гэдгийг бидний одоо бизнесийн салбар дээр бол ингэж ойлгодог юм л да. Судалгаагаар нэг Монгол улсын зах зээлийн орчинд нэг 3-ны орчим бизнес эрхлэх боломж байна. Түүний бол нэг магадгүй 1500-аас 1700 нь бол манай Монгол улс одоо хэрэгжүүлдэг юм байна л да тий. Тэр боломжуудаас ахаад магадгүй 1000 үлдсэн гэж бодвол одоо маш их боломж харагдаж штэ. Энэ тоогоор бол зарим төрлийн бизнесүүд одоо бизнесийнхаа жамаа цаг хугацаанд дуусаад алга болдог тий. Бидний мэдэх нөгөө түүцч байдаг юм уу юу ч байдаг юм тий. Таны хувьд хэр сайн баялаг бүтээгч вэ? Ямар ч юм үнж баялаг бүтээч. Одоо 15 насны цаг төлөөд энэ салбар дээр их үнж авсан байна. Энэ бол мэдээж өгдөг хин нэгний төлөө яваагүй өөрийнхөө төлөө явж байгаа. Гэхдээ хизээ нэгэн цагт ямар ч балчиг дунсан үед бол энийг би мартаж үзээгүй. Тэг заавал би хийнэ гэж бодохгүй бодож явдаг байсан. Тэгэхээр би үнж баялаг бүтээгч гэж өөрийгөө тодорхойлно л доо. Амьдралын үнцэн, бизнесийн үнцэн хоёрыг та жигэнж үзвэл аль нь арай хүн даацтай байх вэ? Одоо чи хариулчихаа би хэлчихдэг шүү. Таны баялагаас өнөөдөр таны дор хичнээн хүн хуваалцж байна. Тэр тоомогч сайн мэдэхгүй. Гэхдээ ямар ч гэсэн миний эргэн тойронд байгаа одоо ялангуяа хамгийн түрүүнд номер 1 бол миний хамтран ажиллаж байгаа хамт олон маань бол мэдээж энийг хуваалцж байгаа. Одоо хамт олондоо бол сэлж ийн л да. Энэ бол зөвхөн одоо мөнгөтрийн зүйл биш юм аа. Энэ зөвхөн 3 мал группийн зүйл биш юм аа те. Энэ бүхэн бол бид бүхний зүйлээ. Нэгэн та нар энэ хамаг сайхан залуу насаа одоо энд зарцуулж те хүч хөдөлмөрөөр зарцуулж ажиллаж байгаа юм чинь бид нар бүгдээрээ энэ сайхан амьдралыг бол хамтхан зохицоох ёстой. Үндэсний үйлдвэрлэгч 990 брэнд. Одоо санагдав. Үндэсний үйлдвэрлэгч 990 брэнд. Тэгээд дид болгон энэ хаврын уламжлалсан үзэсгэлэнд манай 3 мал групп тогтмол оролцдог. Тэгэхээр жилдээ бол нэг хаврын тогтмол 4 удаагийн үзэсгэлэн бол бий болдог байгаа. Тэгээд 4 удаагийн үзэсгэлэнд бол бид бас бүтээгдэхүүн зах зээлээр танилцуулж мөн одоо сурчлан те таниулах одоо ийм үсгайг бол тогтмол явуулдаг л да. Тэгэхээр өнөөдрийн одоо үзэсгэлэнгээр бид нэр 12 төрлийн одоо бүтээгдэхүүнээ бол бас хэрэгж танилцуулаад ингээд явж байна. Зүгээр 3 мал группийн явуулж байгаа үндсэн бодлого бол бидний энэ зах зээлийн багтаамжийг мэдэрч ажиллах хэрэгтэй. Олон төрлийн зүйлүүдийг зах зээлийн багахан хувьд найзуулах хэрэгтэй гэж үздэг. Нэгдүгээр олон зүйл маань өөрөө эрсдлээ хуваадаг. Хоёрдугаар юу гэхээр магадгүй нэг олон хийж байгаа зүйлийг маань нэг зэрэг зүйлэнд ашиггүй боллоо гэхэд нөгөө хэд нь одоо түүнийгээ чирж одоо нөхөж ингэж авч чаддаг ийм сайн талтай. Тэгэхээр одоо магадгүй бизнес хийх гэж бас хийж байгаа ч юм уу те магадгүй бизнес хийх гэж одоо бас хүсэж байгаа мөрөөдөж байгаа залуу хүмүүслэхэд бол бидний зах зээл дээр их сайхан юмыг бол зөв хийх нь зүйтэй те түрүүн би хэлсэн ямар ч бизнес ашигтай хамгийн гол нь
яаж хийх нэг чухал байгаа маа тий. Энийг бол одоо хүн болгоомоос бодох хэрэгтэй байна. Ямар ч бизнес өөрийн гэсэн ашигтай. Жохон яаж хийх нь чухал. Анх бол одоо хоёр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэжсэн. Одоо бидний мэдэх нөгөө хар замаасаг, британ цав гэж үйлдвэрлэжсэн. Одоо энэ дотор нь задлаад одоо бид нөгөө барилгад хэрэглэх цав буюу хуурай хойцын төрлийг бол олшруулж одоо явж байгаа. Тэгээд үүн дотор одоо хамгийн сүүлд бид нар цагаан замаасгийг бол үйлдвэрлэж гисэн байж байгаа. Мэдээж одоо нөгөө туйлын компани туйлын зорилго бол тодорхой хэмжээний бага зах зээлийн бага хувийг эзэлж те олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоодынхоо одоо хэрэгцээг бол дотоодын хэрэгцээний тодорхой хувийг бол хангах зорилготой бол ажиллаж байгаа. Таны бизнесийн үн цэнийн илэрхийлэл нь хэрэглэгч юм. Мэдээж одоо ямар нэг бүтээгдэхүүн дээр 100% монопол борлуулалт гэдэг юм уу те монопол байдлыг үүсгэхийг манай компани бодлого бол хүсдэг. Ягаад гэвэл бас бусд маань бол энэ төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хэрэгтэй. Хэрэглэгч нарт маань бол сонголт бий болох хэрэгтэй тийм ээ. Заавал одоо 3 марлын 9 брендийн бүтээгдэхүүний авах одоо шаардлага байхгүй те магадгүй 2 дахь 3 дахь одоо мөн бас 5 6 дахь одоо сонголтуудыг байх хэрэгтэй гэж үзэж байгаа. Тэгэхээр энэ бол өөрийнх нь зах зээлийнх нь бас зах зээлийнх нь өөрийнх нь одоо бас зайлшгүй ингээ явагдах тийм дүрм журм гэж бас байдаг те. Одоо дүрм журмынхаа дагуу бол сүүл явуулж байгаа да. Одоо бидний өөрсдөө бас нэг зорилго бол жилд нэг шиг үйлдвэрийг нээж ажиллуулах, нэг салбарыг үйлдвэрээр бий болгох гэдэг тийм зорилготой ажилладаг л да. Тэгээ өөрөө бас эдийн засаг маань хомигдаад тэр бол санснаар явах байгаа. Гэтэ бид нар ямар ч сүүлийн 4 жилийн хугацаанд бол 3 төрлийн үйлдвэрийг бий болгочээ те. Тэгээд тэр маань бол амжилттай ажиллаж байна. Одоочин бол бид нар импортоор бүтээгдэхүүнүүд бол бас гаднаас авдаг байсан 100%. Одоо жишээ нь энгийн байдлаар яхад бид нар нөгөө шалт систем дээр одоо авч хэлцгээд шалт маань хамгийн доотлын зах зээл дээр 38 мянган төгрөгөөс эхлүүлээд 85 мянган төгрөгийн үр дүнтэй одоо 25 кг-аар савдагсан орж идэг байсан. Өнөөдөр дотоодоо үйлдвэрлэлээр бол бид нар бас зах зээл дээр нийлүүлж байгаа үнийг бол эрс бууруулсан л да. 25 одоо жишээ нь энгийн жишгээр ихэд 25 кг одоо 25 кг-аар савдагсан шалт системийн бүтээгдэхүүнийг бид нар Монголын зах зээл дээр бол 18 мянган төгрөгийн үнэтэй бол бас нийлүүлж чадчих байгаа. Энэ нь бол одоо мэдээж үгдгийн импортоор орж байгаа бүтээгдэхүүн бол нөгөө хил гай татвар тээвэр мөн одоо дамжуулан борлуулагч нарын одоо үндснээр бол зайлшгүй нэмэгддэг. Яг тухайн орондоо очиод бүтээгдэхүүний өртгийг харахаар бол бас магадгүй одоо нөгөө 20 мянган төгрөг орчим Монгол мөнгөөр 20 мянган төгрөг орчим байдаг те 10 доллар орчим байдаг юм байлаа. Манай хөөсөнцгийн одоо давтаж байгаа түүхэн хэдэн дотор бол галаас хамгаалсан тийм химийн гаралтай бодисууд агуулж идэг. Тэгэхээр энэ хөөсөнц маань өөрөө манай Монгол улсын стандартт хөөсөнцөр одоо ямар нэг гадны нөлөөлөлөөс гал ороход 7 секундын дотор унтарч явах хэрэгтэй гэсэн тийм стандартын үзүүлэлт байдаг. Тэгэхээр энэ стандартын үзүүлэлтүүд одоо бид нар өнгөрсөн хугацаанд бол энэ жид болгон бүтээгдэхүүнээ ихэвчлэн лабораториор шинжилгээнд хамруулдаг л да. Тэгэхээр энэ хамруулсан одоо үр дүнд бол манай хөөсөнцөр одоо 2 секундын дотор бол гал нь унтарч байна. Тэгээ одоо энэ чинь үндсэндээ зохиомдоор одоо лабораториор зохиомдоор гал өгөөд тэгээд цаашаа энэ үнэхээр цаашаа даамжиж одоо галаа өдөөж асч гин үү эсвэл эргээд одоо унтарч гин үү гэдэг ийм шалгуурыг үл явуулдаг ба. Тэгэхээр манайх ямарчсан энэ 7 секунд дотор унтах ёстой гэсэн үзүүлэлтийг бол давж бас 2 секундын дотор унтарсан гэсэн үзүүлэлтээр бол бас дүгнэлт гарсан байдаг л да. Хамгийн сайхан зам бол гэртээ харих зам. Хамгийн сайхан зүйл бол гэртээ очиод гэрийнхээ хоолыг идэх бол хамгийн сайхан зүйл. Өнөөдөр би нэг ширхэг тоосгоорч гэдэг юм уу, нэг ширхэг барилгын материалаар одоо нэг хүн бас буян болчих ёо гэдэг юм. Ийм зүйлүүд бол яалтчгүй дагаад гарч ирдэг. Энэ дээр хэр анхаарч бас санаа бодлоо хилээж өгдөг. Түрүүн бас хэлсэн мэдээж энд довоо шорлуулж амиа бодож те магадгүй энэ цөөхөн одоо ам бүлттэй бүлэгээ хүрээнд бол бизнесийг явуулах гэж үздэг. Мэдээж одоо бид нар бас энэ сайхан зах зээл дээр хэрэглэгч байгаагүй бол энэ бизнес юу вэ гэдгийг бас бид нар ойлгох хэрэгтэй. Тэгэхээр
эргээд нийгэмдээ байгаа эриг болон бас магадгүй одоо нийгэмдэр ядарч туйлж яваа те ийм хүмүүс тодорхой хэмжээнд бас тусдын болохыг те дэмжихийг дөрвөл ирмэлцэж байгаа. Хийсэн үйлдэлүүд нь байдаг л да. Өдөр зүгээр жил болгоны хүүхдийн баяраа тодорхой хэмжээний бас хүүхдүүдийн тоо гаргаж те тэрийг хүүхдүүдэд баярлуулдаг, хүүхэд баярлуулна гэдэг бол хамгийн сайхан зүйл гэж дотроо боддог. Жил болгоны цагаан сараар биднээс нэгээс хоёр одоо настай хүмүүсийг сонгож олж авч те тэгээд тэр хүмүүстэй компани гарын бэлгийг уус гардуулдаг нэг уламжлалт тогтцсон байж байгаа. Таны бизнесийн үн цэнийн илэрхийлэл нь хэрэглэгч юм. Би бол нэг зүйлийг бол цараад байдаг. Сайн удирдагч гэж хүн бол хамт олноо манлайлаад, ханцуу шамлаад тэр ажил руу орж чаддаг хүнийг сайн удирдагч гэдэг бол. Сайн захирал хүн гэдэг бол өөрөө маш сайн менежер хүн эхэлдэг болов гэж. Сайн удирдагч хүн гэдгийг бол би сайн менежер хүн гэж ойлгодог л да. Яагаад гэвэл магадгүй зарим үед бол одоо бид үйлдвэрийн талбар дээр очиод тэнд одоо нөгөө хүмүүсийн хийж чад үлээс хийх шаардлага гардаг л да. Хүн дээр нь одоо бохгүй нөгөө түлхүүрээ бариад ханцуугаа сандаа дахиад орох тохиол гарч ирсэн дээ. Зарим үед бол одоо бас нөгөө их ачаалттай үед ажил төрөлд хүндэхгүй байгаа үед бас нэг минийхэн булангаас өргөсөд явах гээд гарна дээ. Энэ үед одоо хийхтэй үед ажил дотроо болж байгаа да. Хийгээд явдаг. Хүмүүсээс хөндөж болохгүй л дээ. Магадгүй тухайн үед энэ үйлдвэрийг анх эхэлж хахад би өөрөө бүх тамирчид дээр нь ажиллаж илаа. Тэгэхээр нэгдүгээр нөгөө анх хийжсэн зүйл болохоор очиод хийхэд сайхан байдаг. Ягаад гэвэл нөгөө хуучны дурсамж тухайн үед дуусаж орж ирнэ. Нэгдүгээр, хоёрдугаар зүгээр ер нь одоо хэтэрхий их зай барьж нөгөө офис үйлдвэр гэдэг одоо хоёр заа гих гарах юм бол магадгүй доод зовлон ойлгохоо болчдөг. Хэтэрхий хөндөөлдөг те. Тэгэхээр энэ хөндөөх нь бол бас сайн тал биш. Зайшгүй яг уу ажлын шаардлагаар, ажлын байрны шаардлагаар бол хол хөндий ажиллах ёстой үед бол байна. Гэхдээ зарим үед бол хаяа очиж бас тэр хүмүүсийн жаргал зовлонг ойлгоч те. Ойлгохтой тэр хүмүүсийн амнаа сонсох, мөн одоо өөрийнхөө биеэр бас үзэх түр хугацаанд гэсэн тийм ээ. Ингэж үзэх нь бол бас илүү дээр байдаг гэж боддог. Гурван Марал группийн 999 гэсэн энэ брендийг өнөөдөр хичнээн бас баялаг бүтээгч нар гэдэг юм уу? Хичнээн бас ажиллаж байгаа ингэж хамтарчээж бүтээж бий болгож гаргаж байна. Энийг тавсан хэлж байгаа шүү. Манайх нэг 40 орчим ажлын байрыг бол бий болгодог. Тэгээд яг хуу тогтмол ажлын байр бол 30 орчим гэж ойлгож болно. Мэдээж 100 одоо барилгын салбарын идэвхжил явсан үед хүмүүсээ одоо түр ажилтнаар юм уу нэмж 50-60 хүний бүрэлдэхүүн тоож ажилладаг л да. Тэгэхээр энэ хүмүүсийн мал одоо мэдээж хөлс хүчний үндсэн дээр 900 брэнд амьдараа явж байгаа. Тэгээ магадгүй одоо нэг зүйлийг нэг газар хэд их орохоор одоо ялзардаг, тоостордог, тий, шороо дардаг. Тэгэхээр одоо 900-өөс 3 одоо тоогийн брэнд нэрийг бол өнгөлж байгаа хүмүүс бол мэдээж миний хамт олон. Үнэхээр сайхан одоо сайхан гэж үгээд энэ одоо мэдээж энэ ажлынхаа байран дээр ирээд одоо ууланд болдог бол би тэнд бас офисээр суухыг тэр болгон хүсдэггүй те. Тэгээд айлхаар энэгүүрээ ирээд зурлаад одоо нэг ажлынхаа өдрийн хоолноос хуваалц идэл те. Одоо ингээд бас мараа бүтээгдэхүүн гарч байгааг нь хараад хэдүүлээ ингэж тэгэн шиг бол одоо ярилцсан нь бол миний хувьд хамгийн сайн бахархад байдаг л да. Тэгэхээр мэдээж одоо хамгийн одоо сайхан үйл бол өгдөө ажилдаа ирэх ороо ажилласаа тарах хоёр бол хамгийн сайхан л да. Тэр хоолнууд маш их бүтээл гарч байгаа те. Бид нар бүтээдээ өгдөө одоо бүтээнэж ирээд ороо бүтээжээ явж байгаа нь бол бидний хувьд бол бахархад байдаг л да. Оролдлого, төвчээр, хөлс гурав нь амжилт дагуулдаг ялагдшгүй нэгдэл юм. Наполеон Хилл. Мэдээж бид нар одоо хүчний хөрөнгө оруулалт хийгээд бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж явж байгаа. Хэрэглэгчтэй одоо итгэл олохын тулд чанартай бараа бүтээгдэхүүнийг зах зээл дээр нийлүүлэх ёстой. Мэдээж чанаргүй бүтээгдэхүүн гэх юм бол та нэг удаа хөдөлж авна, хоёр удаа хөдөлж авна. Ингээд цаашаа энэ зах зээл нь өөрөө одоо хаалга үүдээ хумигддаг те. Одоо үндсэндээ бид нар зам үүд хаалгаа бол үүдэлс өөрөө л нээх ёстой. Түүний тулд бид нар чанартай бүтээгдэхүүнийг зах зээл дээр нийлүүлж бас хэрэглэгч олондоо бол одоо таашаалт нийцсэн бүтээгдэхүүнийг бол хүрхэн чухал гэж үздэг л те. Тэгэхээр зах зээл хямарч байгаатай холбоотойгоор бол мэдээж одоо олж харж чадах юм бол энийг буцаагаад сайн байдлаар нөлөөлөл одоо ашиглах боломжууд байдаг те. Магадгүй ганц үйлдвэрлэгч үстэй хэрэглэгч үйлдвэрлэгч бас магадгүй түүхээ бараа бүтээгдэхүүн нийлүүлэх энэ тал дээр бол олон боломжууд нэгддэг юм байна. Тэгэхээр энэ боломжуудыг аль болохоор одоо зөв талаас нь харж, эрэг талаас нь харж те
болохгүй бүтэхгүй байна гэдэг үүдээс нь биш яаж болох вэ бүтээгдэхүүнүүдээс нь магадгүй одоо өмнө хэвийн байж байгаа үед дэг үүдүүдийг та худалдаж авдаг байсан болбол өнөөдөр одоо нөгөө хоёр нөхөр маань нөгөө гурван нөхөр маань нийт сууж ярилцаад энэ бараа бүтээгдэхүүн хэдүүдээр одоо яаж бие биендээ ашигтай байдлаар хүргэж болох вэ? Энэ ажил төрлөө яаж зөв зохистой явуулж болох вэ гэдэг талаас бол нэлээд их төсөлтүүд явагдаж байгаа. Тэгээд түүний үндсэн дээр бол одоо барилгын салбар бол нэг хактар одоо унаа дороотоод бүр гівчсэн гадар дээр орсон юм бол бас байхгүй явж байгаа л да. Энэ одоо ингээ манай хуурай улсын үүднээс бол бүтээгдэхүүн орж ирж байна. Тэгээд бэлэн босон бүтээгдэхүүн болохоор ийш агуулт руу хураагдана. Энэ дефтан цав байгаа. Тэгэхээр одоо барилгын дотор ч нөгөө бидний мэддэг гал цавны болон нойтын мөн одоо шатны одоо чулуу бистаг наг дөрөвдийн цав байж байгаа. Тэгэхээр энэ цав маань одоо ингээ 40 сэхээрээ цавдагдаад нэг тоноор одоо ингээ потондоо тавьдаад орж ирж байгаа. Тэгээд үүдээс орж ирсэн одоо ингээд агуулт руугаа одоо цаашаа хураагдана. Одоо энэ бол хамгийн эцсийн одоо бүтээгдэхүүн байж байгаа. Энэ бол ингээд дараа нь хэрэглэгчийн гар дээр бол очоод бэлэн болсон байна гэсэн үг тэгж ойлгогдсон л да. Бидний одоо анх бас энэ компаниг үйлчлэгээ ихтүүлээд явж байгаа үед бол тухайн одоо нэг төсөл хэрэгжүүлсэн компани захирлууд өөрөө ирээд манай одоо Монгол улсад ийм үүдүүлэг болсон юм уу те тэгэхээр үүдүүлэг болж байгаа юм байна одоо баярлалаа та бүхэн үндэсний үүдүүд хөгжих нь туйлын чухал бид нар барилга дээр ихэнх нь бол импортын бараа бүтээгдэхүүнийг хэрэгжилж байгаа гэж 2013 онд бол энийг ярьж ирсэн. Тэгэхээр тэгж одоо тухайн үед төлөлт дэмжээ те та нар ингээ бараа бүтээгдэхүүнээ ийм чанар нь ийм байх хэрэгтэй стандартаа ингэж даах хэрэгтэй гэх юм бол манай одоо төсөл бол энэ танайхыг авч ингээд хэрэглээдүүд бэлэн байна гэдэг. Түүний дагуу бол одоо бид нар шаардлагын дагуу одоо баримтчгуудыг бүрдүүлсэн те мөн одоо тухайн хүний одоо хүслийн дагуу зарим зүйлийг өөрчилсөн. Тэгээд одоо технологич гэдэг юм уу те тэгээд тухайн одоо эргээд компани дээр очсон биднэртээ өнөөдрийн хүртэл 4 жилийн хугацаанд одоо тасралтгүй хамтран ажиллаж байгаа бас компани байж байгаа. Үндэсний өв соёлыг эрхэмлэгч Өлзий телевиз үзэгч та бүхэндээ бизнесийн үнцэн нэвтрүүлгийг хүргээд удаагүй байгаа байлаа. Энэ удаад бид бүхэн бас гадаад дулаарч бүтээн байгуулалтын энэ ажил эхэлж байгаа үед барилгын салбарын ямар амжилттай ажиллаж байгаа энэ талаар хүргэхээр Гурван Марал группийн ерөнхий захирал Мөнх Төрийг энэ удаагийнхаа дугаарын зочноор урьсан. Бизнесийн салбар тэр дундаа барилга бүтээн байгуулалт ямар түүхий эдийг үндэсний үйлдвэрлэгч хүргэж байгаа вэ гэдгийг энэ удаагийн дугаар хүргэлээ. Дараагийн дугаараар эргэн уулзлаа. Түр баяртай үзэгчтэй.